Сайн байцгаана уу үзэгчдээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас бэлтгэн хүргэдэг мэдээллийн тайм хөтөлбөрийн маань цааш шинжлэх дугаарыг эхлэхэд бэлэн боллоо. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн татаарах онцлог мэдээллийг та бүхэн хүлээн авч үзнэ. Өнгөрч 2 дугаар сарын 24-наас 3 дугаар сарын 2-ны өдрийг дуустал гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ салбар бүрийн оролцоо сэдвт захим сургалтыг гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, хөтөлбөр нийгмийн хамгааллын яам, эрүүл мэндийн яам, гэмтэл цогоог судлалын үндэсний төв, нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран амжилттай зохион байгууллаа. Сургалтанд нийслэлийн 9 дүүргийн 172 хорооны хамтарсан багийн 132 гишүүн ажлын байр дээрээс хамрагдсан юм. Сургалтын үеэр гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн бадам цэцэг хамтарсан багаар ажиллах зарчим гишүүдийн үүрэг сэдвээр хичээл орж зөвлөгөө өгсөн юм а. Уг сургалтанд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн мэргэжлийн хүрээнд хамтарсан багийн гишүүдийн хүлээх үүрэг, хохирогчдыг илрүүлэх, мэдээлэх, шаардлагатай тусламж үйлчлэгийг багаар үзүүлэх чиглэлээр мэргэжлүүдийн мэдлэг ур чадварыг сайжруулах зорилготой юм. Мөн сургалтыг ойрын хугацаанд 21 мянган зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. За, амьдрах ухаан сургууль хүүхэд залуучууд гэр бүлийн эрх үүрэг хоролцох сэдвт гарын авлаа сайхан бэлэн болсон шүү дээ. Тэгэхээр та энэ талаар үзэгчдэд мэдээлэл өгнө. За хүүхэд төрөл залуучдыг чадварчлуулах амьдрах ухааны 11 одоо модуль гарын авлагыг олон улсын хөтөлбөрийн байгууллагатай бол хамтран одоо бас Монголын нөхцөлд нийцүүлэн шинжиллээ. За уг гарын авлага маань ерөөхдөө бас хүүхдийн хөдөлмөр одоо албадын хөдөлмөрийн асуудлууд, хүүхэд гэр бүлийн бусад хүчирхийллийн асуудлууд, хүний эрхийн асуудлууд, за шилжин суурьшилт, өрхийн санхүүгийн боловсрол, за хөдөлмөрийн зохистой харилцаа гэх мэт олон агуулгыг энэ 11 модуль маань тусгасан байж байгаа. За үүн дотроо бас бидэрт нэн чухал зүйлүүд нь юу байна гэхээр хүүхдийн эрхийн асуудлууд, гэр бүлийн харилцааны асуудлууд, за шилжин суурьшигчийн эрхийн асуудал, за өсвөр үе залуучуудын нөхөн хүчийн эрүүл мэнд боловсролын асуудлууд, за хүчирхийлэл, мансуурлалтай холбоотой энэ асуудлаар яг хүүхэд гэр бүл залуучуудад одоо сургагч багш нар маань ямар хэмжээнд одоо ойлголт өгөх вэ гэсэн энэ агуулгуудын модуль төсөвлөр байж байгаа. За уг гарын авлагыг бас хөтөлбөр нийгмийн хамгааллын яам, гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газраас 2018 онд одоо бас Монголын нөхцөл тохируулалтанд дахин шинжилье. За цаашдаа бас хүүхдийн одоо ордон туслан асрам чаламжийн төвүүд, залуучдын хөгжлийн төвүүд, гэр бүлийн хөгжлийг дэмжих төвүүдээр дамжуулан бас хүүхэд төрөл залуучуудыг чадахжуулъя. За нөгөө талаас бас төр төрөмс байгууллагын чадхыг одоо бас илүү дэмжиж бэхжүүлэхэд одоо бас энэ гарын авлага ашиглая гэсэн ийм зорилтыг бол одоо тавьж ажилласан. За бидний энэ одоо зорилтыг бас хүлээн авч одоо олон улсын хөтөлбөрийн байгууллагаас одоо бидний дэмжлэг үзүүлээ. За номын зохиогч нь Монгол улсад ирж бас яг энэ нөхцөлийн талтай танилцаад гарын авлагыг илүү одоо бас бидний одоо захиалсан илүү нийгмийн хэрэгцээнд одоо Монголын нөхцөл тохируулалтын шинжилгэхэд бол ингээд жил гарын хугацаанд бол хамтран ажиллаа. За цаашдаа бас энэ одоо гарын авлагаар яг бол хэрхэн яаж хэрэглэх юм бэ? Ер нь бол энэ үндэсний хэмжээний чадахгүйх асуудлаар бол нэлийн одоо бас анхаарал хандуулж ажиллаж байгаа. За хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн 2 дугаар шатны хэрэгжилтийн одоо төлөвлөгөөнд мөн тусцсан ажиллаж байна. За өнгөрсөн онд энэ гарын авлагаараа бол нийтдээ нэг 60-аад одоо хүнийг бол төр болон төрөмс байгууллагын одоо 60 гаруй хүнийг бол сурагч хөшөр бэлдээд байна. Тэгэхээр энэ 2021 онд бас яг одоо хүүхэд гэр бүл залуучууд гэсэн зорилт чиглэл бүлгүүд рүүгээ илүү чиглүүлж одоо бас чадахжуулах ажлыг зохион байгуул. Тэгэхээр үзэгчдээ за амьдрах ухаан сэдвт 11 модуль гарын авлагыг та бүхэн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын албан ёсны вебсайт руу ороод за Монгол, англи хувилбараар нь унших бүрэн боломжтой байгаа шүү. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын санаачлагаар танд мэргэжлийн сэтгэл зүйчийн үйлчлэгийг захимаар үн төлбөрийг үзүүлэхээр ажиллаж байна. Та бидэнд хандсанаар сэтгэл зүйч сорил, сэтгэл онцлогоо, сэтгэл зүйн зөвлөгөө зэрэг мэргэжлийн сэтгэл зүйчийн үйлчлэгийг үн төлбөрийг авах бүрэн боломжтой болох юм а. Хувь хүний нөөцийг хуульд заасны дагуу мэргэжлийн ёс зүйн хүрээнд нууцлан хадгалах болно. Захим сэтгэл зүйн үйлчлэгээ Facebook пэйж утсаар та дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хяналт шинжилгээ үнэлгээний газрын дарга оюун чимэг Монгол улсын ерөнхийлөгчийн 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 14 дугаар зарилгаар хөдөлмөрийн хувийн улаан төвийн одонгоор ингрэм билаалаа.
Оюун чимгэн хүүхдийн байгууллагад 33 жил, тус агентлагт 20 жил үр бүтээлдээ ажиллаж, Монголын хүүхэд өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшөл үзэл бодлоо илэрхийлэх, нийгмийн амьдралд оролцох эрхийг хэрэгжүүлэх, хүүхдийн эрхийн талаарх эрх зүйн орчныг боловсруулангуй болгох, судалгаа хийх, хүний нөөцийг чадваржуулахад үнэтэй хүнэмэр оруулсан юм. Бидний бэлтгэсэн мэдээлэл энд хүрээд өндөрлөж байна. Хатуу хөл хорионы дэглэм суларч эцэг эхчүүд маань ажилдаа явсан энэ үед хүүхэд багчуудын сургуульд зэрлэг ороог байгаа. Тийм учраас та бүхэн бага насны хүүхдийг харгалзах хөнгөө гэрт нь бүүлдээгээрэй. Хүүхэд багчууд маань хамгийн аюулгүй тайван орчинд өсөж торних ёстой. Дараа дахин уулзтлаа. Түр баяртай.